2025 оны 10 сарын 16-ны өдрийн оройноос эхлэн Монгол улс орон даяар шатхуун буюу бензин тасалдаж, улс орон даяар хүндрэх нөхцөл байдал оров. Учир нь сүүлийн 3 жилийн туршид өрнөж буй Украины дайны явцад манай газрын тосны гол ханган нийлүүлэгч болох Орос улбаны улс нь сүүлийн хэдэн сарын дотор томоохон газрын тосны үйлдвэрүүдэд Украины зүгээс хийж байгаа дорооны цохилтонд алдсанаар Монгол битгий хэл Оросч өөрөө дотооддоо бензин шатхуунаараа хомсдолд оржээ. Ийхүү үнээс үүдээд Монгол руу экспортлдог газрын тос түр хугацаанд тасалдахад Улаанбаатар хот даяар шатхуун үсэж авахсан машинууд уртаас уртаараа л үүсгэж сүүлийн хэдэн хоногийн турш Монгол улс орон даяар шатхууны хомсдол үүсв. Гэхдээ нэгэн логикийн зөрчил гарч ирж байгаа юм. Монгол улсад 330 гаруй сая тонн газрын тосны нөөц байдаг боловч бид яагаад гаднаас бензин шатхуунаа худалдан авдаг вэ? Монгол улс бол дэлхий дээр байгалийн баялагын ариун их нөөцтэй цөөн хэдэн улсуудын нэг үлээ. Гэсэн чинь Монгол улс нь нүүрс, зэс, алт зэрэгээс бусдаар байгалийн баялагаа ер нь ашиглаж чаддгүй бөгөөд үүнээс үүдэж алтан дээр суусан гуйлагчид гэдэг шиг өөртөө байгаа зүйлсийг цаг үргэлж гадаадаас өндөр үнээр худалдан авч байна. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр бид Монгол улсад нүүрлээд буй газрын тосны хямралын талаар ярьж өгөхөөр бэлтгэлээ. Монгол улс хэдий газрын тосны ариун их нөөцтэй ч яагаад энэ нөөцөд дотоодын хэрэгцээндээ ашиглаж хомсдлоо нөхөж чаддгүй вэ? Үүнд юу нөлөөлдөг вэ? Энэхүү хямралаас гарах цаашлаад урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ байж болох вэ? Та бүхэн бичлэгээ эхлүүлэхээс өмнө манай зургийг дэмжиж лайк болон сабскрайб хийхаа битгий мартаарай.